Чио Арианагийн гар хуруу хөрөхгүй газар гэж алгаа юм. Камер маамир дутуудаа алга. Тэгээ хэмжээд хэдүүлээ. Влог хийчээ. За сайн байцгаана уу? Бууз ингээ өнөөдөр влогийг хийчээ. Сайн бууз хийж идэнгээ видеого хийчих гэж бодлоо. Хэд хоног миний нүдэн дээр батг гараад бүр ингээ нүдний дотор талын цовхон дээр батг гараад өвдөг бол биш. Өвдөг чинь бас нэг ингэ жоохон бас нэг юутай гардаг штэ. Батг бүр ингээ амар идээтэй батг гараад тэгээ хэд хоног бүр ингээ өглөө асч ирэхээр нүд анаатай бүр ингээ амар хавдаж мартцсан. Гутарч хөвчих штэ. За ярьж зогсохгүй. Юма хингээ ярихгүй бол цаг маш бага юм. Цаг болохгүй. Тэгээд бүхэл үрийн гурил би энэ бүхэл үрийн гурилыг бууцандаа хийдэг болсон. Жоохон эрүүл хооллоод байгаа. Буузаа хингээ тайдтэйгээ ойр зүрийн юмнуудыг ярьчих бас жоохон ярих юмнууд байгаа. Тэгээд ер нь аль чөлөөт ярилцлага хийчи өнөөдөр үе ялгаа болоод байгаа чинь заримдаа би ингэ сэтгэл санаа бас айгу даан болчдөг. Ийм сошиал юм хийхэр чинь бас сэтгэл санаанд айгу нөлөөлт юм билэ. Үе байхгүй болоод заримдаа ингэ өөртөө жоохон цаг өгөөд бүр ингэ өөрийгөө сошиалаас жоохон тусгаарлаад тэгвэл бас болохгүй маа. Тэгээд одоо 8 сар чинь бас хүүхдүүдийн хичээл бэлддэг сар айгу заавгүй. Манай дургшаа хөх хот руу явсан. Хичээлийн аймыг бэлдэнгээ аялна гэд өнөөдөр явсан. Хичээлийн бэлдэн гэж бас нэг том ажил байна. За тэгээд надаар ойр сонин сайхан юу байна вэ гэвэл харин нүд мүдэн дээр батг гараад батгч угаасаа бактериных байдаг. Тэгээд яагаад батг гарсан бэ гэвэл би нөгөө нүдний серум одоо нэг юм шайрагтай төмөр шайрагтай байсан хгүй. Шууд тэгээд нөгөө нэг серумаа гаргаад ингээл нүдэд хойруулаад түрхээд исэн чинь тэгж болдгоо маань. Тэрүүгээр нь дамжаад бактери ороод тэгээд батг гараад. Тэгэхээр та хэд манаас мэдэж авах хэрэгтэй дандаа гарн дээрээ түрч чаад шууд ингээд нөгөө гоо сайхных аймыг бас нүүрний хаарсанд хүргэж болдгүй юм биш үү? Бас мэдмээр юм. Мэдхгүй шүү дээ ийм юм хүмүүс. Сая л мэдэж авлаа. Хүмүүс харах юм бол эмнэлэг явал гэдэг л дээ. Эмчтэр оч гэх. Эмчтэр очихаар яадаг гэж нэг гой хөвгтэй юм. Фан юм ярьж өгье. За түрүүнд би бас нэг өвдөг гараад яагаад юу нь яар батг гардаг вэ гэвэл юу юм бэ? Тохирдол гоо сайхны одоо хугацаанд дуусан гоо сайхны юм хэрэглэх альсвал бүр ингээ удацсан гоо сайхны юм хэрэглэх ч юм уу тийм юмнууд хэрэглэхэд ер нь аль нүдэн дээр арьсан дээр батг гардаг юм байна. Түрүүнд би бас нэг нүдний харандаа хэрэглээд нүдэн дээр өвдөг гараад за тэгээд эмчтэр очиж байгаа байхгүй юу? Эмчтэр очиад би ч бас зарим хүмүүсийн бодвол бас эрүүл мэндийн даатгалтай тэрүүгээрээ өнгөө үзүүлчтэй байхгүй юу? За тэгээд өнгөө очиод үзүүлсэн чинь за шалгаад өвдөг байна. Энэ эмчтэр бас нүдний бүр ингээд нүдний мэрэгжлийн эмчтэр очиод үзүүлээд тэгээ шахуулдаг гэж юм гэсэн байхгүй юу. Тэгээд үзүүлээ шахуулчих гээд явсан. Нүдний эмчтэр очлаа бас яг ингээд адилхан шалгаал тийм гэрэл тусгаал хараал тэгснэ тэг өвдөг байна. Тэгээд одоо юу яана шууд ингэ шахахгүй арай болоогүй. Ер нь бол өөрөө л хаарчдээ шүү дээ. Би мэдсээр ээж би одоо нэг өнгөө гэдэг утгаар явчихгүй. Тэгсэн чинь за тэгэл үзэл за хэд хоног хүлээ. Ингээ хэд хоног хүлээгээд тэгээд хаарахгүй бол хүрээд ирээ. Би ингээ шахаад үгээд. Тэгээд лаг гараа авчихсан чинь ресепшн дуудаад $300. Зүгээр ингээл үзэл тэ жоохон ингээл хурж үзэл. Тэгэл $300. Тэгээ бас далимдуулаад хүмүүст хэлэхэд
Ер нь аль өөртөө одоо өвдөг мөвдөг бол бид нар мэдж байгаа шүү дээ өөрсдөө тий. Тэгэхээр иймэрхүү юм дээр бас юмч гэж явахаар айгүйх мөнгө зардаг. Нүд шүүд ер нь л амар хүнтэй байдаг юм чинь. Тэгээ энэ Австралид бол штэ. Зүгээр ингээл очиод харуулаад $300 төлж байгаа бас амар агаас. Тэгээ сая дахиад юм гаргахтандээ бас л ингээл айгаад яг ингээ харахаар өвдөг биш байгаа байна. Тэгээд бас имлэг яа. Нэрээ чимлэг явахгүй болохгүй юм болоо гэж бодогдсон л доо. Тэгээд ус явааг өөрөө шахацсан. Нүд гинтэй, нүд аюултай ил хүмүүс айгүй анхааруулсан. Тэгтээ нөө заримдаа бас нэрэ мэддэг юмаа өөрсдөө эзэн хамаагүй дээр идэг. За тэгээд би өдөр алган Hello Fresh гэдэг нөгөө цаанаасаа бэлтгэж идэг байхгүй юу? Ингээ хайрцагтаа хоол хийх заавартайгаа яг хоолны тусдаа өдрийн бэлтгэцээр ирдэг гэсэн үг. Яг ингээд мэддэг хүмүүс мэдчихэл байгаа. Монголд бас манай нэг найз маань бас тийм бэлтгэц гаргадаг хүнсний юу нэгцэн байсан. Тэгэд энэ Hello Fresh ингээ хэрэглэхээр яг ингээд нэг боксонда бүх хэрэгтэй юмнууд ингээ жижиг хуваагаа хийцэн байдаг гэсэн. Тэгээ хоёр хүнийхээ ирдэг байхгүй юу? Тэрийг хэрэглээд 6 өдөр 7 хоног 6 өдөр тэрийг хэрэглээд нэг өдөр нь буузаа хийж идэх болохгүй би ч бас буузандаа амар дуртай. Та нар тэгээд Instagram дээр намайг дагдаг л би өдөр алга ингээд тэрүүгээр хоол хийж байгаа харуулад явдаг байгаа. Crumb chicken. Okay, let's do it. There's my baby too. Hi. One, two, three, ta-da! Мөн бас нэг бэлэгтэй үнгөө эхний нэг хайрцаг хүнсээ үнгөө авч болно. Миний өгсөн линкээр ороод энэ доор би тавьчихъя. Тэгэхээр гол тэр линк рүү ороод одоо авч болох газар байгаа хүмүүс нь Hello Fresh ер нь бол бусад улс орнуудаар ч гэсэн байдаг зөвхөн Австрали биш. Одоо үзэж байгаа хүмүүсээс авч болох газар амьдарч байгаа хүмүүс байвал линкээр ороод бас үнгөө нэг хайрцаг хүнс аваарай. Тэгээ ер нь бол одоо завгүй тэгээд дэлгүүр ороод хэлхийлэр нь аваад хэрэглэхгүйгээ хайчихдээ штэ. Тэгэхээр иймэрхүү одоо яг бэлтцэн хэрэглэхээр ямар ч илүүдэл одоо хог хаягдл гардггүй гэсэн. Энүүгээрээ бас даваа талтай олоолаа амьдарч байгаа хүмүүс бол хэрэггүй юм үнэтэй тусна. За тэгээд бас дугаа өнгөрч бас юмаа сурчлаад байна штэ. Яагаад үнгөө гэж авал айх хэрэггүй. Зүгээр үнгөө хүргэлтийн $9 төлөөд тэгээд үнгөө нэг хайрцаг хүнс бас аваад хэрэглээд үзээрэй. Үнгөө юм чи авах тийтэй алдах юм байх биш. Хамтарч ажиллахаар нэг иймэрхүү эрх өгдөг одоо миний даагч нарт гэсэн үг шүү дээ. Тэгэхээр таад маань бас ороод аваад хэрэглээрээ бас бэлэг шүү гэж хэлмээр байна. За сайн сайхан юу байна вэ гэвэл ер нь ингээл Арианыг дагаж тэнсгэр байгаа л таарч юм дөө. Арианыг дагуулж тэнүүгээс юм бол одоо Арианыг дагаж тэндэг болсон шүү дээ. Өглөө хаалгануудаа л намайг чинь орноос татаж босгоод гутлаа бариад хүрээ тэрнээс гарыг тэгэл гараад орж ирж итэл оройн хоол хийгээл яг нэг ингэж өдөр яг л нэг ээжээ амьдрал ямар гэдэг вэ та нар мэдэж байгаа шүү те. Тэгэж өнгөрөөд байна. За сургалтын талаар хүмүүс асуугаад байсан. Сургалтаа яг нэг юм бүр чанартай юм хийгээд бас нэг хүний өмнө нүүр улаахгүй юм хийхгүй бол заримдаа өөрийгөө бүр гайхана байхын би л одоо энэ 24 цагт амжиж юусэн юм хийж чадахгүй байгаа юм болов уу? Заримдаа бас гутрахын юусэн амжихгүй. Тэгээд удахгүй бас сургалтаа тэгээ ямарсан хийн л гэл мөрөөл бод зөвхөсөн цагаан хатдаг юм. Сургалтаа бас тэгэл хийн гэл төлөвлөсөн ганц хоёрын эхлүүлэл явж л байгаа. Тэгээд хүлээж байгаа хүмүүс маань бас sorry тэ амир
удаж байгаад уучлаарай гэж бас хэлмээр байна. Тэгээ нэг л өдөр та ядаас мөнгө нэхэл сургалтаа ав гэж сууж байх л гэж найдаж байна. Бүр амлж чадахгүй юм байна өө. За тэгээ дараагийн нэг ярих юм Австрали руу маш их хүмүүс ирж байгаа. Хүмүүс маш их ирж байгаатай холбоотойгоор ажлын байр, түрээсийн байр олдсон тэр маш муу байгаа юм шиг байна. Тэгээ над руу бүр ингээл хүмүүс мессеж хийж байгааг харахад айгүй хэцүү. Өмнөөс нь бүр ингээд шаналмаар мессежүүд ирэхийн. Тэгээд би өөр сүүлдээ ийм виза бүр ярахаа болсон хүмүүсийн өмнө бүр ингээд айгүй хэцүү санагдаад ахын. Тэгэхээр одоо энэ шинээр ирж байгаа хүмүүс маань бас анхааруулж хэлгээд тэгээ ирж байгаа хүмүүс маань маш сайн хугацтай шийдвэр гаргаараа ирээл нэрээ ингээл яахаач мэдгүй те мөнгөгүй ингээл ажил олдохгүй гацчул хэцүү шттэ. Тэгэд ирээд гацаад буцаж байгаа хүмүүсээс зөндөө байна. Тэгэхээр шинээр ирж байгаа хүмүүс маань маш бодолтой маш сайн шийдвэрээ гаргаж ирээрээ гэж бас анхааруулж хэлмээр байна. Хүмүүс ингээл бүгд сайхан амьдарч байгаа, сайхан байгаагаа л харуулна гэхээс яг ингээд хэцүү ан зовж ийм биш үү, тийм биш үү гэж хэлэх хүн бас ховор штэ. Тэгэхээр ер нь хүний газар тгээс эхлэн гэдэг чинь маш хүнд, маш хэцүү, асар их төвчээр шаарддаг. Учраас ирж байгаа хүмүүс маань бас маш сайн бодолтой. За нэгэнт шийдвэрээ гаргасан бол одоо ирээд өөрөө л бүгдийг хийн те. Хинд ч найдах хэрэггүй. Хичнээн ойрын ах トゥ хамаатан садан байлаа гэд тэр хүн чамд туслана гэсэн үг биш. За хүн туслыг хийсэн ч гэсэндээ бас юмыг байнга хоёр өнцгөөс нь харж төлөвлөгөөтэй ирээрэй гэж бас хэлмээр байна. Маш их хүмүүс над руу ингээл болохгүй нүтгэхгүй байна, хэцүү байна. Тэдэн сар болоод ажилгүй байна, байргүй байна гэж бичиж байгаа хүмүүс. Тэгэж бичиж байгаа хүмүүсээс зөндөө байгаа болохоор би бүр өмнөөс нь зүрх шимшрээд байх юм. Хэцүү. Тэгээд одоо тэр хүмүүс зоригтой байгаараа, хүчтэй байгаараа гэж хэлэх хэцүү. За болохгүй л тэг буцахгүй юу даа гэж хэлэх хэцүү. Тэгэхээр бас хүмүүс маань бас маш их бодолтой шийдвэр гаргаарай гэж бас хэлмээр байна. За тэгээ нэгэн шийдвэрээ гаргаад ирж байгаа хүмүүс маань жоохон төвчээртэй. Ер нь аль миний бодлоор гадны улсыг зорхиж байгаа бол шууд гадны улсад л ир. Одоо монголчуудаа бараадаад монголчуудынхаа дунд ирчээд монголчуудаасаа алавтай аим шиг тусламж хүсэж байх хэрэггүй. Зүгээр шууд монголгүй газар ч юм аа эсвэл монголчуудаасаа жоохон хол нэгэн л гадны улсыг зорхиж байгаа бол тэгж яв гэж бас хэлмээр байна. За хэцүүлдэ хэл усгүй бол мэдээж хэцүү. Тэгэхээр ер нь аль сайн бэлтгэл хэрэгтэй. Одоо юу гэдгийг би ч гэсэн ингээл сайхан амьдарч байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэндээ надад ч гэсэн зөндөө асуудал байдаг. Одоо ингээл гадны улс бол гадны л улс эдэн шүү дээ. Айл талаас нь сайн судлаад тий одоо магадгүй юу гэдгийг сайн төлөвлөж ирээрэй гэж бас хэлмээр байна. За виза. За тэгээд өөр бас асуусан асуултууд нь болохоор виза солих талаараас визагаа солиулж болно. Би холбоод өгнө. Тэгэхээр та маань хувь чадаар холбогдоод бас тэр солиулах манай найзын агентлагийн юм уу хаяг маягийг авч болно шүү. Тэр тал дээр бол асуудалгүй. Тэгээ иймэрхүү ойр зургийн анхааруулах юмнууд бас хэлье гэж бодоод тэгээд маш их охтууд маань надад ингээл айгу гоё урмын үг айгу надаас ингээл айгу инспирэшн авдаг шүү. Үлгэр дуурайлаад таныг хараад ингээл сэтгэл санаа айгу гоё болчтой гэнтэр гэсэн охтууд ямар хөөрх юм бэ, баярлалаа. Би бүр ингээл санаа зовдөг шүү хүмүүс тэгэж мессеж чигээр яана би одоо тийм ингээл айгу олон хүн ингээл дагаж магаал надаас үлгэр дуурайлал авч идэг. Би энд ингээд те би энд ингээ юу ч хийхгүй орондоо хөвчидэг. Заримдаа би ч орондоо хөвтөх үе байна. Тэрийг л бас санаа зовох үе байх юм. Хийж байгаа юмнуудаа эргэж хараад айгүйх голох юм. Заримдаа бүр ингээ сэтгэл санаа өстой up down нөгөө юуны судал шиг л байна. Тийм тэгээ урмаар тэтгэж баян тэгж сэтгэлийн үгээ хэлж яадаг охтуудаа бас маш их баярлалаа. Би ингээ цаашаас хичээнэ гэж бас хэлмээрээ. Юу гэдэг миний зүгээс бол хүмүүс ямар мессежийг өгөх дуртай вэ гэвэл өөрчлөлт бий болдог, хүн өөрийгөө өөрчилж болдог, амьдралаа өөрчилж болдог. Одоо жишээ нь болж бүтэхгүй байгаа юмыг болгох гэж хичээгээд бүр ингээд цаг алдаад ах хэрэггүй.
болох тал руу нь өөрчилж болдог шүү гэж бас хүмүүс аяг мессеж өгөхийг хичээдэг. За дараагийнх нь нэг юм бол шинээр гэр бүл болж байгаа, шинээр ээж болж байгаа охтуудтай одоо эмэгтэй хүн гэр бүлдээ цаг заваа зарцуулж анхаарахаа хажуугаар өөрийгөө хизээж хайж болдгүй юм байл шүү гэдгийг л би маш их сайн ойлгуулахыг хичээж явдаг. За тэгээд хэдэн хүүхэд гаргасан те хэдэн настай байх нь хамаагүй хүн өөрөө л хүсэх юм бол ер нь амьдралаа ямар ч чиглэл рүү өөрчилж болдог. Хаанаас эхлэх вэ гэвэл тархиал өөрчлөх хэрэгтэй. Бид нар бодлоо хэлж ярьж байгаа үгээ өөрчилж харах өнцгөө өөрчилж ээж бидний амьдрал дагаад шал өөр болдог. Тэгэхээр одоо юу гэдэг би 10 жил айлын эцэгтэй байжгаад тэр амьдралаа дуусгаад шинээр амьдрал эхэлсэн. За яг тэр үед бол айгүй хэцүү байсан надаа. Тэр үедээ ингээл буруу замаар орохоор байсан тамигттал. Түн ямар энерги гаргаж ийн яг тэр төрлийнхөө хүмүүс рүү татагдаж тэр төрлийнхөө хүмүүстэй нийлж одоо яг тэр чиглэлийн юмнуудыг хийдэг гэсэн. Одоо байнга ингээл хар энергитэй одоо байнга ингээл негатив бодол хахад тэр чиглэлийнхаа хүмүүстэй нийлээд тамиг татна найр хүн тэ одоо юу гэдэг буруу замаар орох нь боломжтой. Тэгэхээр тэр үедээ л бид нэр контролыг сайн бариад бодит байдлыг хүлээн зөвшөөрөөд одоо юу гэдэг тэ одоо салчлаа. Одоо би өөрөө хүсээд салчлаа. Тэгэхээр цаашдаа одоо яах вэ те? Би юуны төлөө энийг хийж байгаа? Яах гэж эхэлсэн гэдгээ маш сайн бодоод бүх зүйлд цаг хугацаа байдаг. Одоо зовлонд ч жаагаад өөрөө гэсэн цаг хугацаа байдаг. Тэгэхээр одоо зовж байгаа хүмүүс, хэцүү байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд бол өөрөө гэсэн цаг хугацаатай чи те бараг тэнд ингээ хүрж байгаа гэж л өөрийгөө зоригжуулж байгаарай. Тэгээ өдөр алган яах гэж хэлснээр бас байн бодож те. За энийг жоохон ингэ тавьчих буузаас харуулмаар шээ. Яах гэж хэлснээр бас байн бодож жишээ нь ингээд Австралид ирсэн байгаа охид төвсгөөчүүд ээжүүдтэй залуучуудтай хэлэхэд яах гэж энэ улсыг зорьсон. Яг яах гэж энэ зорилгыг тавьж те энэ их мөнгө төгрөг цаг хугацааг зарцуулж ирсэн. Бууж өгөөд буцах бол амархан те. Буцаал яг нөгөө хуучин байсан байранд очих бол амархан штэ. Тэгэхээр жоохон тэгчээд шаналж готраад гунаад уйлаа суугаад авахгүй төлөвлөөд би юу хийдэг вэ гэвэл би одоо ингээд хар нөхөнд орчлоо гэж бодъё. Тэгэнгუთ л за би те нөхөнд орчлоо. Яагаад гэвэл би өөрөө хүссэн. Тэгэхээр яавал би энийг ингэж өөрчилж болох вэ? Яавал ингээд энэ нөхнөөс би гарч болох уу гэдэг тэр гаргалгаагаа бодоод хөвтөд уйлах өдөр байна. Уйлал та уйлаад унжгаа те хөвтөд үз. За тэгээд одоо нэг сайхан уйлаад сэтгэлээ онгойлгож аваад за тэгвэл одоо эннийхээ төлөө би жоохон ч ихсэн алхах юм бий. Ажил олдохгүй байна гэдэг хүмүүс маань Австралид бол бас хайрцангуй хүмүүс нэг айгуу дэмждэг, тусалдаг тийм хүмүүс байдаг. Ажил хайдаг аппликейшнуд байдаг, Facebook группүүд байдаг. Бүгднөрөө нь ороод зүгээр л үнэнгээ биш те би одоо ингэж ирсэн юм хүн шинэ хүн одоо надад би юм хийж чадна, юу хийж чаддیں۔ Юу хийж чаддаг байх хэрэгтэй, сурах хэрэгтэй. Хийжээж нөр баасан бас ажил тэр олдог шүү гэж бас хэлмээр энэ. Тэрнээс л бусдад найдаад монголчууд маань ингэ нэгэндээ тусалчихгүй зарчиг юм аа нэтрээгээд бусдад ерөөсөө найдах хэрэггүй. Тэр хүмүүс чам туслах албагүй. Өөрөө шийдэж чадна гэж ирсэн юм чинь тэгэл чадхал болно. Угаасаа чи чадна л гэж бас хүмүүст хэлмээр байна. Чаддаг, нэгэн хийж чаддаг хүмүүс ахгүй юу. Манай монголчууд ч бас айгу юмыг хурдан сэтгэлдэг, хурдаас хурдаг, айгу тийм хурдан юмны наан цаана өнцөг булан голоо харчдаг болохоор алцахгүй дээ. Тэгэхээр төвчээртэй жохоо хэлээгээд хүрээчвэл бас болдог шүү. Яриад хоол хийсэн чинь бүр амар хурдан. Үнийг мэдсэн чинь бүр гурил мөрлөө зуураад илдээд овоолоо тавьсан биш. Тэгдэгтэй ингээ хүн амтантай яриад би заримдаа гэр орноо цэвэрлэхдээ уцаар яриад найзуудтайгаа ч юм уу уцаар яриад гэр орноо цэвэрлэхээр амар хурдан дуусчдаг. Тэрэн шиг хоолыг болгондоо влог хийгээд ямар юм шүү. Айгу хатуу сонсогдож магадгүй. Тэг угаасаа л амьдрал хатуу. Тэгэхээр өөрөө ч гэсэн бас нэлээ өөртөөгөө хатуу ажиллах хэрэгтэй. Тэг юу гэдэг вэ? Чи өөрөө хатуу хандах юм бол амьдрал чамд зөөлөн хандна. Чи өөртөө зөөлөн хандах юм бол амьдрал чамд хатуу хандна гэдэг үг бас айгүй ортой. Тэгэхээр өөрөө жоохон пуш хийгээд түлхээд те. Одоо юу гэдэг буйлж унжаа хөвчих та бос те. Юугаа игээд уйлаад ихтэй та хиний амьдралыг өөрчлөх гэдэг юм ч гэдэг юм уу.
өөрийгөө бас сайхан загнаа шүү дээ. Би ч гэсэн бас яг тэгдэг. Чи одоо тэндээс энэ хүртэл ингэж явчаад ямар сонир арчаагүй юм бэ чи нэрэ босооч гэд өөрийгөө бас загнах үе зөндөө байдаг. За тэгээд ойрд ийм байна. Тэгээд 5,000 гуулаа болсон байна. Доноос эхлээд бас айгүй хичээгээ та тэгээ уйд авахгүй бас айгүй гоё контентуудыг хийж бас хүргэнэ. Та бүхэнд бас надаас ямар төрлийн, ямар чиглэлийн контент хийлгэмээр байна. Надад бас саналаа хүргээрэй. Бас та нарыг уйд авахгүй тийм сонирхолтой бас контент хийдэг болмоор байна. Тэгээд энэ тал дээр бас та хэд саналаа хэлээрэй. За ингэ сайхан узаач хийчлээ, логоч хийчлээ. Энэ нөгөө ногоо чигндэг чигнөр би энэ чигнөрөөр дандаа буузаа чигнжтэй хүмүүс түүхэрдэг гэдэг түүхэрдэггүй тэгээ сайхан тэгээд дээрэс нь альчуур тавьчтэй таглаа нөгөө нүхтэй байдаг болохоор тэгээд чигнэхэд бол ямар ч түүхэрэг асуудал гардаггүй шүү. Хүмүүсээс асуугаад исэн над руу ч одоо янз бүрийн чат ирдэ шүү. Чигнөр асуун, идэж уух юм асуун. 20 минут чигнждэг. Тэгэд энэ онгорхойг ингэж бөглөждөг байхгүй. Тэгэл 20 минут болоход бол түүх ирэхгүй. За тэгээд авчгандаа нэг иймэрхүү байна. Ер нь бол яг л бусад ээжүүдийн адилаар айгүйх завгүй нөх хүүхд маань хүлд ороод гүйдэг болсон чинь дагаж гүйсээр агаал тэгээ жоохон заримдаас ядраад биеийн давхлаа муудаад би бас жоохон дээшээ доошоо өвдөө сэтгэл санаа янз бүрд болоод байх юм. Тэгээд гайгүй үедээ бас ингээл ганц хоёр видео хийж гайтай үедээ чимээг болчиход байж магадгүй шүү гэж бас анхааруулж хэлмээр байна. Тэгээд та хэдтэй байнга ингээ хамт байгаа support хийгээд сэтгэл санаагаар дэмждэг бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. Надаас юу сонсомоор байна, юу хүлээж байна гэдгээ санаа зовлтгүй бас илгээгээрэй гэж бас хүсмээр байна. Тэгээд баярлалаа бүгдэнд нь. Баяртай.